Радиогийн 2 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 4-ний лав гарагийн үдийн хачир нэвтрүүлэг өрчийтлээ Мишэ X урайтагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ найруулагчаар Гамболдын ангараг нар айлж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурд болох барилгачин худалдааны төв за мөн Монс хүнсийн өвдөст өтгөрүүлсэн барагшун хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд өнөөдөр бол өдийн ачир нэвтрүүлэгт хүмүүс холбогдож өөрсдөө хөгжлөө түүхөө ярьдаг. Түрүү та санаа өдөр андуурж орж ирсэн үгүй юу? Америкас. За. Америкийн Сан Францискогоос. Би эргээд залгая ёо. За эфирлээ холбогдож хөгжлөө түүхүүдээ өнөөдөр ярьдаг өдрөө 7 хоног болгоны лав гараг. За манай шууд Фириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлооныг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл жихвчээр ярьж байгаа, за мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаараа яриарай. За эхний сонсогч 9176 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9176. Эмжил радио? Байна уу? За өдрийн мэнд. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За би нэг хоёр түүхээ ярья. Надад нэг нь болохоор манай хүүхдэд тохиолдсон, нэг нь болохоор нэг хүүхд байхдаа тохиолдсон юм тийм үг бодлоо. За ингээд саяхан улсын шалгалтын өмнө сургуулийн шалгалт гэдэг нэг юм боллоо. За. Улсын шалгалт дээр манай. За. Тэгсэн 35 бодохоос 15-ын зүг бодоод нөгөө хэд нь буруу бодсон бай. За. Тэгсэн нөгөөдхөө надаас айгаад нөгөө байрны гадар зогсож байгаа цонхой гаргаа шийтгэн би дүүгийн цэцэрлэгээс авах гээд ирж тэр нэвэд митинг дайтай шийсчирээд яг миний өмнө онцчихин да. Яа. Эвгүй карма бай. За, ийм нэг сонин түүхний түүх боллоо. За нөгөөх нь би болохоор нэг одоо би нэг тавгацсан юм л дээ. Нөгөөх нь нэг жоохон хүүхд байх. За. Би ч хүүхд байхдаа нэг 3 2 дайм хөдөлгөөнтэй нэг амар юм бүгдийн зүйлэг тийм хөдөлгөөнтэй хүүхдээс ахмахнаар сэвдүү гэдэг. Зодон зохио юм хоо хийхдээ дагуулаад аваа явдаг. Тийм хүүхд байлаа. Тэгсэн тэр ахнаар болох ингэдэг байсан. За нөгөө хүмүүсийн дандаа нэр усаарнаас хочоон ингэж надад тэр үнийг тэгж хэлдэг, энэ үнийг тэгж нэрлэж ингэ заагаад өгөхгүй юу? За. Тэгсэн тэр хүүхдийн хүний хүүхд яндан цагаан гэдэг байхгүй юу? Яндан цагаан. За. Тий. За юм авахт нь одоо жоох янган нэг юм уу эсвэл аймаг туранхаа тийм нэг өндөр авахгүй юу? Нөгөө айлуудын нөгөө яндан шиг цагаан болсон байдаг шүү дээ. Тийм юм байхгүй. За. Тэр манай ингийн хүүхд байхгүй юу? Хүүхд манай инг байхгүй юу? За. Тэгээ нэг өдөр гол хараа гол очивол сайхан ингээд усан дараад ингээд яасан тийм нэг таваантай цагаан гэрээд манай тэр ингийн хүүхд намайг надад айж маяг имэдэг байсан чи айж маяхгүй намайг хил хамаад дөрнчдод боддгоо. За. Тэгэхээр одоо яац юм бол ингээд хатан хинч байхгүй. Тэгэхээр гол юунд нөгөө тийч батмайч. За. Тэгсэн чинь нөгөө гэрээс нөгөө гарч ирээд ингээ хаасан чинь нөгөө яндан цагаан ах юм. За. Чи яагаад хүүхд одоо намайг татсан чи нэг мэдгүй юм чи яндан цагаан ахаа болж байгаа юм. Өгтөөг барбууч юм. Нэмч цодуулаад. За, та хараагуулын ирэг дээр туулж өссөн гэхээр дарахных юм уу? Ого, би бараа араг. Бараа араг юм уу тий? За. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За. Йоо, яндан цагаан хаа болио. Бүр алуулт юм уу? Хүүхдийн зод нь аавын доромжлол нь болсон байх шүү дээ угаасаа. Угаасаа туранхай цагаан морич бас яндан цагаан морь унцсан гэж ярьдаг. Оо тийм үү? За. Тий, ер нь нэг юм туранхай тэгээд ийм цагаан морич нэг яндан цагаан морь унчаад гэл. За, дараагийн сонсогч 85 та дугаартай сонсогчтой холбогдлоо 85. Эмжил радио? Оо. Байна. Өдрийн мэнд. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. Холбогдлоо. За, холбогдлоо. Би нэг яг юм дээр сая бодчихсон чи холбогдлоо.
юун дээр би нэг эрдэнтийнх байхгүй. За. Тэгээд нөгөө эрдэнт чинь бассет. Бассейн айгуу дэжгүй байсан байхгүй багдуу бассейнээс дэжгүй. Тэгээд бид нар байнга явдаг байсан. Тэгээд найзуудтайгаа нөгөө ээлжээ хүлээгээд цагаар ээлжиж ордог байхгүй. За. Тэгээ хүлээгээ байж ирсэн. Тэрэн дээр одоо нөгөө бокс үүд Монгол шүү дээ. Тэр үний нөгөө зураг юун дээр нь байдаг байхгүй. Нөгөө хүндэт самбар гэх юм уу? За. Тэрэн дээр төрүүлсэн гэдэг ингээ намтартайгаа байдаг. Тэгээ манай тэрийг очиод нэслэл өөдөөс нь инээлжүүлээгээл бүр янз бүр болоод хөөе чи над руу инээлдэ яах гэдэг бэ гээл. Үүний хийцгүрцэн тий. Яг тэгээд ээжсэн баггүй. За. Тэгээ бид ч гэсэн нэг хүндээс хараад анзаараагүй ээжсэн чи юм нэг өрөөнөөс үүд Монгол гарч ирээд яг алтан зогссон. Яана. Хөөе үүд хүмүүс чинь танаа эрдэнтийнх юм уу? Ер нь бол юунд яа тий тэнд хараалдаг. За. Тийм баха уулын баяжуулах эрдэнэ төлбөрөөр тавьчих гэж авдаг байсан. За. Тэгээд тэгсэн үүд Монгол араас нь гараад ирсэн ардын зогсоод бид нар юм хэлж чадахгүй нөгөө талаас нь хараад байсан. Мараа савсанаар зурглал бай нэслэл үуч над руу энийг чи бокс хартан зогс чи яах юм бэ? Би чамд энийг дэнүүгээ. Яг нэг түүх санаанд оросоо байжсэн ч холбогдчихлоо. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За. Үеийг би хүртэл ангийнхныгаа юу ажиллаа итгүүлж явлаа. Чи чинь нэрээ төмөн дэмбэрл хоёр ч адилхан авахтай тэнгүүдээ дүүн гэсэн гэлээ хамаагүй. Төмөн цэцгийн үе төмөн гээд би болохоор төмөн дэмбэрл юм гээд тэнгуут үеигийн ээж манай хоёр төрсөн ах トゥ байхгүй. Тэгвэл түүий чамаахгүй. Тэгс чи итгэж тийм даа нөгөө тэрийг чи. Йоо. Тэгээ бид чинь юу боксер хичээл төгсөн байхгүй. Тийм. Тийм нэгдүгээр курстэй. Тэгээд баахан задуулаад үлдээ. Би биш. Тэгээ би бүр өөрөө бокс секснээс гарсан шүү дээ. Йоо. Гэтэ чи бол одоо ядаж нэг бултаатайгаа өстэй. Бултаатаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Ингээ бултахгүй да. Ингээ зохилцоос бултахгүй. Тэр чинь нэрок гин. Мэднэ. Нэрок. Бултаатайгаа юу? Яа штэ. Үд өвчин бүргээд болжмороос болтсон штэ. Яг ингээ ярилцлага авч спортын төв ордон дээр. Гэсэн ингээ болжмор шүнкгээд ороод чи. Яа штэ бид нүхтэй дэж байгаа чи. Сумнаас үрд булдах нэ маш. Тэг бүр ингээ яг толгоор нь тогтцдог баг тий. Тэгдэг харин тэгдэм. Тэг нөгөө болжмор шүнкгээд ороод. Сүү. Яа. Тэгээ би харин чаг бултаатайгаа өстэй гэдэг штэ. Би үл бултаа байхгүй. Энэ ахвал самбаагүйгээд хасагцсан. Йоо, их жаргалтайгаа их чигнэ. Йоо, би жаахан байхдаа аавыг эзгүүд нь гурил зуурсан чи амар нэлцгаа болохоор нь аавс байгаад цонхоор шидсэн чи аав гаднаас бариад ороод ирдیں۔ Тэгсэн чи яасан байх нь аавын урд унцсан. Наадах чи instant karma гэж. Йоо, за Улаанбаатарт 12 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурд болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байгаа. За баруун бүсийн худалдааны төвхөр энэ юу нь бол баруун аймагуд руу явхад маш амар болсон. Яг зам дээр байгаа буюу 22-ын юуны сонсголонгийн зам дагуу байт юм байлээ. Тэгээд маш том машины зогсоолтой, том талбайтай. За одоогоор бол нэг 200 гаруй аж ахуй нэгж байгууллагын 5000 гаруй нэр төрлийн барилгын материал нэг дор хөдөлгөөлөгдөж байна. За тэгэхээр та байшингийн одоо үндсэн эцсийн материал, дотор гадна засал, чимэглэл, сантехник захилгаан, багаж тоног төхөөрөмж гэсэн бүх төрлийн хэрэгцээг хамарсан юм өргөн сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. За тэгээ иргэд барилгын компаниуд засвар үйлчлэгээний байгууллагын хувьд бол цаг хугацаа, зардлаа юмнах юм гоё боломж гэсэн үг. За Баянгол дүүргийн 20 дугаар хороо буюу одоо сонсголонд барилгачийн худалдааны төв байдаг. За 7 хоногийн 7 өдөр ерөөсөө амралт гэж байхгүй. 10 цагаас өглөөний 10 цагаас орой 19 цаг хүртэл ажилладаг. За тэгээд барилгачийн худалдааны төвд хүрэлцээр хямдралтай үнээр хэрэгцээд бараа материалуудаа аваарай. Холбоор хуудас нь 7766 22 77 94 тэгтэг 11 71. За барилгачийн худалдааны төв гэж гэрэлээр бичээ сошиал хаяг руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. Уул нь тэр энэ нөгөө Америкаас орж ирээд энэ авчих юмсан да. Орж ирсэнгүй. За 9987 дугаартаа сонсортой холбогдлоо. Эмдэл радио. Оо за өдрийн мэнд. За би нэг
саяханда нэг 3-4 жилийн өмнө болсон явдлыг ярихтаад. За. Нэг өглөө намар ингээд нөгөө машина асаагаад гарлаа. Тэгсэн чи цонх жоохон цантчиж. Тэгээд нөгөө шил ачигчаар татаж цоныг арилгачаар гараад нарны зам руу ордог байхгүй юу? Тэгсэн чи цагдаа нар үлээж гэж байна. За. Тэгэхээр би чи ямар юм уугч штэ. Тэгээд амар бардам очоод цонхоо онгоолгоод юу яасан чинь нөгөө аман дээр ингээд нөгөө дараагаар ирдэ штэ. За. Тэгсэн чи нөгөө хүн ингээд гээд улаачдээ билээ штэ. Улаан юм улаан асар чарцсан. За. Би өөрөөсөө гахаад көчтэй юу вэ ч өгдөө би хүмүүстэй уурах халаад ичээ авсан байхгүй юу? За. Тэгээд хүмүүстэй уурах гэхээр одоо тийм эсэстэй юу юм бодоог бүр гахаад ингээд тэгсэн нэг цагтаа тэр үлдээд гэсэн цагтаа за их чи юу уусан гэж тэгсэн чи би өөр байдал ордоо чи түнтгнээс тэгсэн чи нөгөө чи би юу ч уугаагүй гэж тэгсэн чи нөгөө цагтаа 2 цагтаа ижсэн чи нэг игнээ зогсоо тэгсэн нөгөө цагтаа гүйж ирснэ 50 луу толгоогоо ингэснэ нөө салаан заяасна наа чин шил ачиж шингээ юм шүү гэсэн тэгсэн чи нөгөө шил ачиж шингээ чи нөгөө спейстэй тэгээ ингээд тэр чигээрээ салаан зүүмэрчсэн юм байлээ шүү дээ За. тэгээ нөгөө тарангэрийн ингээ оруулаад чи нөгөө чин жонго улаагаад тест би өөр ичээд нөгөө ардуур чи ингээ 2 игнэ машин ингээд нөгөө хурдаа саагаад нөгөө үлээх гэж явж байгаа шүү дээ тэгээд намайг ардаас ингээд харсан багтаа шүү дээ ихчтэй яа юу тийм бол та гэж одоо ихчтэй паактсан гэж бодсон тэгж бодсон багтаа гэж одоо би өөр ичээд тест нэрээ Чокагч юу шүү? Одоо таны наад зүгээр ингээд зам дээр зогсоод ингээд үлээлэгдэх чинь та ингээд хушууруу чинь амрууга юм хийхгүй байгаа штэ зүгээр л гаднаас нь хүгээ үлээж байгаа наадах чинь драйгер биш шүү. Хэрвээ та дахиад улаан гэрэл асаад таныг ингээд шалгах одоо нөгөө хэмжилтийн чинь согтууруулах ундааны чинь зэрэглэлийн хэмжилтийг тодорхойлно гэх юм бол яг шинэ хушуу гаргаж ирээд драйгер гэдэг төхөөрөмж гаргаж ирж үлээлэгдэг тэр нь тусдаа драйгер гэдэг нь тусдаа шүү. Та тэгээд тийм үү та яг үннээ ярьсан юм та шил арчнаас ууц юм шүү дээ. Бодлоо энэ ч ингээ нэг юм шил арчиж ууж болохгүй шүү хөөе. Дутагдалд орлоо гэдэг. Тэгээ шаардлаа хий шил арчигчнаас гусч болохгүй шүү. Ядж байгаад адилхан цэнгэр өнгөтэй маа. Исэлцэн бодвол гэж бодсон. За. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За одоо яста Америкийн холбогдуулсан. За холбогдсон шүү. Яа ашиггүй. За энэ хүний нэг Сан Францискоос холбогдуулсан. Өдрийн мэнд. Энэ төрөнд видео сонсдог бүх хүмүүстээ өдрийн мэнд төргий. Төрөн бас барыг гадагсан баг өөрөө оног болчих байна. Тэгсээр. Үнэ. Бүр үнэ тэгсэн. Яг нэг яг канаа дайвыг яг лайваар сонсдог дандаа өнгөрсөн сонсдог. Тэр бүр ихсээс асууж байгаа нэрээ яг хэдэн цаг яад ийдээсөө мэдхгүй тэгээд нэг 11-12-аас 12 онд болдсон шүү дээ гэхээр би цагаа харж авч байгаа яасан тэ яг утсан дээр Facebook-ээс яг MJ-ийн нэг лайв ножиг ингээд чинь одоо хэлтийм байх гэсэн амар ихтэй гарсан чинь даа түр гахаа өөдөөс Америкийн ажил бүрний яад юм аа гэхээр энэ гэрдээ одоо юу асан За. Тэгээд яг ястаа бодомор гарсан байсан байлаа. За одоо ястаа ярддаг цаг чинь шүү. Ярээрээ. Яа би одоогоос бараг 10 жил гарангийн өмнө 2 сар болж ирсэн. Тэгээд өөрөө бол ер нь жүжигчин болох хөтөлмөрөслөө жаад гэрийнхнийхээ гүрцлэр гэх юм уу хөдөө аж ахуйн сургуульд орж ирсэн. Тэрэндээ их дургуй явж ирсэн. Тэгээд ороод яг бүр ингээд тийм соёл байхаар ингээд брэндээ тоцын спеч мэдгүй хүмүүс бас евдийн дээлээ бүр ингээд өсгөх гэх юм уу. Тэгээд нэг охин бол байдаг байсан. Тэгээд айгүйх найдлах тустай найз гэж. Тэгээд нэг зарим нэг жишээ юм бол одоо ингээд хөө би өчтөрөөс амар үнэтэй брэнд түнх аваад гэл. Тийм ямар гоё яаж харъя маар юм чи. Эвгүй дээшрээ гэдэг байхгүй. Ямар гоё ханаа загс юм чи. Нарантаа дахаад авсан ингээд. Оо шийдөөг. Дараагийн тиймэрхүү байгаад. За. Тиймэрхүү айгуу болно. Тэгээ манай
Жоквасаа Жоквийн тэмдэг байр төрөлтөг байж байгаа. Жоквас хөдөө аж ахуй руу явахын тулд ихтэй батуусан зугаар дараа нь телефон зүүж дамжиж ирдэг гэсэн байхгүй. Тэгээд тухайн үед кондуктор мандастаж шээсэн. Тэгээд өдөөний үгтэй болохоор төөрн гээд намайг аймагт дагаж явдаг. Тэгээд би амар дагуулад ингээд явдаг. Нэг өдөр амар чанга автобусын дотор хөөш найзаа гэж амар нөгөө өдөөнийх нь айгүй чанга явд юм байна. Тэгээд кондуктор айгүй тийм тустай ингээд тараад идэх шүү хүмүүс ингээд чанга тараад. Тэгээд тэгсэн чинь би чамд нэг юм асуучих уу гэж тийм. За. Дааддаг гэсэн чинь. Хөөш энэ автобус тавьдаг хоёрыг юугаар ялгаатай юм бэ гэхээр би бодож удаж байгаа. Одоо бензинээр явдаг, тогоор явдгаар бол ялгаатай байлгуудээс гэсэн чинь. Хөөш тэгээд тавьдаг болсон ядаж юм хэрэгтэй ингээд. Оо тэгсэн чинь нөгөө кондуктор татаж унаад дараа надад тайлбарлахтай. Тэгээд тавьдаг шоноор нь жадачгүй өөрөө явдаг ойлгосон. За. Гихт мэдчлээ амар тийм инээстэй бодсон. Тэрийг ярихгаад бичгээд амжихгүй тэгээ бод тэрээс илүү инээстэй болчихсон байна. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ямар ч байсан нэр зүтгэсээр бол холбогдчихлаа шүү. Тэглээ те, ёстой тэглээ те. За манай шууд Фиротоос 77 77 3883 хэрэв та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 99 Tig студ дугаартаа сонсогтой холбогдлоо. 99 Tig-9. Амжилт радио. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдөө ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За энэ хөгжилтэй түүхий яриад байна тий. За би ч та нэг бараг л 20 жилийн өмнө оюутан байхдаа урд хордог байсан найз охинтойгоо нэг метронд яг метро хаах гал нэг бараг сүүлийн явалт нээсэн. За. Тэгээд явж исэн чинь ингээл метро ингээл хүн бахта чи өөдөөс нэг аим хөрхөн залуу ингээл PSP тоглож сууж исэн байхгүй юу. Тэгээд метрон дээр чи ингээл хүмүүс буусаар ингээл аим цөөхөн 5 6 хаал хүлцэн тэр залуу болохоор ингээл өөд тараас суудсан тоглоод тэгэл бит хоёр яриад хоорондоо энэ яг салаак юм шиг байна гэл тэгэл нөгөөч ингээл үй бит хоёрлоо хараад энийн готлогтэр бүр баярлаад Яа ч чи Монгол хүн байсан юм байна яг тийм ээ. Тэгэл бүрстаа нөгөөхөөс хараад та ийм цуцтанда гэдэг сүлдө бит хоёрын бүр нөө дуу чангараал амар. Нэстэ би энтэй агуул бистаа ингэн тэгин сүлдө бүр нөгөө ихтний яриад яана тийм бах юм нөгөө чи энийг л харуул яана чи стоист ямар хүүхэн яадаг бит хоёр яана чи тэр яриг ойлгодог бол явт хин хоёроо гэж бодох хаа гэлдэг бүр. Зүгээр алцсан гэсэн юм шүү дээ. Тэгээд нөгөө ч доосоо ингээд яагаа ингээл нэг инээж минээл тийм яана ямар ойлгож байгаа юм шиг царайтай юм бэ гэж хэлсэн. Тэгээд жаалаг нөгөө буудал болоод буух болсон чинь нөгөө зам бууцсан. Тэгэхээр чи тэр ямар атстан бэ энэ сайхан амттай хамт буух чинь тэгээд хойноос нь дагаал яваал нөгөө чи яг гахгаал ингээл явчихсан чинь явж ирсэн. Гэнт ирээдсэн. За баярлалаа хоёроо гэдэг. Яана ёо яг ихэд эс юм аа ихэд эс. Бантал бүр нэг юм жижиг юм нэг юм юу эс тэрний хойно очиж нуудад цусаа бүр чамаас болсон гэ. Тэр байр энэ чи одоо 2006 он баггүй юу? 6. За. 7 оны зун нь яг маа тэр найз охин би техник шоодж авч байгаа нөгөө залуутайгаа таарлт тий. Хотод уу? Гой. Тэгээс. Яа тий хичээл бүр бантаас нүүх нь бас дуудаж муудаад байна. Тэгэл би тэр бантаар цаашаа. Йоо та чи бүр хамаг юм ярьсан шүү дээ. Тэр хооронд бүр сүүлдээ нөгөөсөө булаацлаа. Миний болоод нүүх нь бүр яв тэрэг хоёроо. Тэрийн тийм яа. Манай найз метроор явахтаа бүр юу ч ярьдгүй амар. Тийм болсон да. За баярлалаа өдрийн сайхан өнгөрөөрэй. За баяртай. Йоо яг бүр нэг тийх гээдээс юм аа тийх гээдээс юм. За гэхдээ яг нэг тийм алцах дээр тавьчихсан уу яах юм. Яа. За авчлаа би бол дэмжээлэгч ярьсан 80-80-тай дугаартаа сонсортой холбогдсон. За би нэг 2 хүчтэй өглөөрэй хогноо. За цагаан лонг тоолгож байгаа юм шиг. За би 91 сайруулж байгаа юу. Би юу вэ? Багтаа энэ харангад нэг хурдан мөр ундаг байлаа. Дөнгөж ун сурж ялаа. За. Тэгсэн тэгээ манай хүргээ мөр үйдэг байсан. Тэгсэн манай хүргээ манай наагтыг шоор муудалцаа салах юм боллоо. Наадмын өмнөхөн. За сална гэж ер нь
юм хуваагаад эхэлж шүү. Би гэрийнх нь хаяанд цууцсан хойно тэгээд нэг найзтайгаа сууж авахгүй энэ хоёр ядаж наадмын дараа салчих болдгоо юм багтаа гэж. Наадмын дараа нь яагаад салах гэж төөхөд би нөгөө морой унах гэдэг байхгүй юу? За. Тий. Тэгсэн тэр хоёр миний яриг сонсч. Наадмын дараа салахгүй багтаа. Би ч нөгөө 23 дугаар анги хөвгтэй байсан чинь юу нөгөө хоёр чинь салахтаа манта миний яриг сонсоод буцаад ийлчихсэн шүү дээ. Ааха. Тий. Нэг хөвгөлтэй явдал бас. Одоо тэгээд манай ах トゥ бас яриа л байдаг. Энэ ямар ч гэсэн салах гэж байгаа хоёр хүмүүс суулгасан шүү. За. Воинтаа өгдөө. Дараа нь болохоор нэг 10 жилд математикийн хичээл ороод манай найз той сууж ирсэн. Тэгээд нөгөө координатын хатцгаа гээд дураа байждаг байхгүй юу. Засгаа тасахын тойрогтой. Тэгээд хэлж чаддгүй. Хин гээд манай математикийн багш асуугаал энэ юу вэ? Энэ ямар хэмжигдэх хүн бэ гэж асуугаал байсан. Хариулж чаддаг хүн байдгүй. Тэгээд манай найз зурж ирсэн эцрийг хэр нөгөө зураа суудаа ингээл дард яснаа фүү гэж үлээчихгүй юу. Тэгсэн чинь фүү биш гэж ирээд манай найз зогчдгийг нөгөө багш маань. Тийм тэгээд тэрнээс хойш нөгөө манай найз маань фүү гэдэг тийм очтой болсон доо. Юу. За баярлалаа. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За ингэсэн байхгүй юу? Наран зул зулаа баяр сайхан гэдэг сонсогч би ингээд автобус дотор ганцаараа энийгээд яваадсэн чинь хүмүүс над руу гайхаад хараад ахаар нь чихвчээ болоод спикер дээр нь тавьсан автобусаараа инээцэн явж ингэсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүр нэг сонсогч нь жолоочоо энэ хүн хоёр хүн инээгээд байгаа энэ нэвтрүүлгийг тавиад өгөөч гэсэн. За яг одоо тэр автобус дөрөв хүмүүстээс энэ өдрийн мэндийг хүргэе. За дэмжин аялагч танилцуулсны дараа нэвтрүүлгийн өргөжлөлдөө сонсоорой. Улаанбаатар хотод 12 цаг 34 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Unlock Finance дэмжин ажиллаж байна. За Unlock Finance зээлийн ап нь шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Унаж явах нөхцөлтөөгөөр автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдэж байгаа. Тэгэхээр танд захим гарын үсэг байхтал зээл 5 минутанд таны дансан шилжин. За холбоо ярих утас нь 7610 тэг 74 7610 тэг 74. За мөн Unlock Finance зээлийн ап пэйжээр та дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За хэлбэр зээлийг хүссэн үедээ сураатаагаар Unlock Finance дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчитлээ Мишэйг сураатаагаар хүчилдөө төгүүдээр өргөлжлөө урч байна. 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 86 тэг дугаартай сонсогчтой холбоотлоо. 86 тэг. Эмжил радио. Сайн байна уу? За сайн байна уу? За өдөө ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Би сая юм сонсчвал гин санаанд орсон. Манай годом нэг Өстбаатар гэдэг их сүртэй том биетэй сахуу цагаас махстай хүн байдаг. Чихэн нэр нь Өстбаатар юм уу? Хочин юм уу? Баатар байхгүй. Энэ хүмүүс одоо очоор нь ядаг байсан. Тэгээ өстэй болохоор нь Өстбаатар гэсэн. Тийм Өстбаатар. За. Яа. Өстбаатараас ч тэгэн гуугаад ирсэн. За. Урдаас давхиж очоод Өстбаатарга тэргээ өгөөч нэ гэж нөгөө тийм иргэж яслаа амар зүүн зэрсэн нөгөө харцын харангуутаас Өстбаатар биш Баатар гоётэй гэж нөгөө тийм пайлот орсноо гинт юу аа тэгэл нөгөө Өстбаатар гочин гинт царахгүй тэг дуудгүй Баатар гол гэдэг очоор гинт дуудчихаа тэр хүн ч байныг дороод маанаач байныг дороод тэгэл орж салгас юм орж ирсэн шүү дээ. Нөгөө сүртэй тэр аяга. За баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За дараа манай шууд Фириотоос 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За дараагийн сонсогч 99 69 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 60 Эмжил радио. За өдрийн мэнд. Орцсон. За. За өдөө ачаар нэвтрүүлэг тавтаа морил. За баярлалаа өдрийн. За би нэг нийтдээ одоо бодоход нийт тасмагтай байдээ. За. Нэг төрөлтэй албатай. За. Тэгээд би юу яагаад 20 эд наснда охиноо төрүүлээд. За. За Туркиста боо юм болж байгаа. Тэгэл юу ч төрөөл тэгсэн чинь хэдэн тэрээр ахиж ирсэн мөчөө. За. Тэгэл бодож байгаа ерөөсөө дотоо төрчихөө зүгээр ах гэж бодоо. Дотоо төрөөл ерөөсөө сүгэд арах байлиг гэж бодоо. Тэгэл юм дүүжин гээл нэг цэцэг байдаг. Тэрийг ууцгаа зүгээр ах гэж бодоо. За түүжээрээ уулаа да. Яана ямар амар юм бэ бурхан минь. За. За 5-10 литр орог ууц бахаа. Тэгэл амар ихшээгээл ерөөсөө яахгүй. Төрсөн бай. За. За тэгэхээр
Ерөөсөө өндөр дээрээс үсэ гэж таа. Дөрөхөр тоо чинь гэж таа. Ааха. Тэр үедээс янз бүрийн юм хийсэн. За. Тэгээд нэг 60-сан дээр гарч хөдөө байсан чинь 60-сан дээр гарч өвдөрлээ. Яана. Хүүд амар өвдөөл ерөөсөө юу ч болсонгүй. За. Тэгээд бүр яагаад бүр аргаа Энэ юусэн инээдтэй ш надад бол айгүй амар санагдаад байна. Амар бүр инээдтэй. Ааха. Тэгээд манай нөхөр хондоо юу гэж юу ясаа. Фондж явж гал ингээд явж байгаа нөхцөлөөс хүчээр албаар унаад. Яана. Орноосоо юу? Гэн мотоцикл дээрээ. За. Яана. Газар мөргөөд нүүр ингээд хүзүү юу яасан. Ингээд шалбараад гармаар ингээд амар өвдөөл. Тэгээд болсонгүй. Тэгсэн чинь манай өвч нь юу байх. Чи ч одоо өөрийгөө асах яасаа өвчтэй. Тийш тий. Гуруулаа байцгаа дөрүүлээ авах нь байж үү. Сарагтаа. Тэгээд хүүтэй болсондоо одоо сэргэлэн дэнсэн сайхангүй би. Тэгээд одоо хүмүүс та ирсэн зүйлрүүтэй үлэхээр жилдэн бахтаа ирсөө гэж хэлсэн да. Ааха. Тэр бол одоо хадаад л их хөвчтэй. Ааха. За баярлалаа. Өдрөөс өнгөрүүлээрэ. Яа та юрэнэсэнгүй. Гэ надад бүр амар санагдаад байна. Үгүй чи парк ингээд аим шиг кино шиг ерөөс би мотоциклаас унаад юун дээрээс үсрээ тэгээд. За баярлалаа. Яг Йоо ямар амар юм бэ энэ ч одоо бурхан минь. дээр үед нөгөө нэг 80-аад онд монд бол зарим хүмүүс тэгдэг байсан гэсэн харин ингээд нөгөө нэг юугаа мэдхгүй. Тэгээд ийм юм уудаг байсан. Ийм ч уухтай ийм ургамал услгаж уудаг байсан л гэн үсэрдэг модон дээрээс үсэрдэг байсан л гэсэн. Йоо яс амар юм бэ. Тэгэхээр амар баяр суулантай энийг яриад байх юм ямар амар юм бэ. Олон жилийн өмнөх болсон болохоор тэгж байгаа хэл та. За дараагийн сонсогч 9017 дугаартай сонсогчтой холбоотлоо 9017. Эмжил радио. Оосон байна. За сайн байна уу? За өдөө ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За би 3 жилийн өмнө бидэд нэг шалгын хаалт хийдэг компанид ажиллажсэн. За. Тэгээд бидэд арга хангаараа нэг амралтын газрын нэг 10 хэдэн байшингийн арчлыг хийнэ гэдэг. Тэгээ өдөр 12 өнгөд хоол хийчихээ. Тэгээ ажилдаа ороод манай хоёр шалгын хаалтаа хийгээд би араас нь цэвэрлэгээ хийгээд дараагийн байшин руу яваалаа. Хараад чинь манай хоёр чимээгүй гэж болтгоо. За. Яасан гэдэг чинь байж л гэдэг. Тэр нь хажууд нотор нөгөө хааны чагналаар нэг юм тоглоод идэв. Тэгэл тоороо гарсан чи байшингийн аргалт юу ч бодож. Яг л ингээд тус-тустай байхан байшин. Тэгээд орж ирэл гурлаа зэрэгсээ төгсгөр хаал хүн яриад хариултгүй. Дахиад байшингаа төрөлөө. Тэгээд чи бүр гайхаад юу болоод байгаа яагаад байгаа юм бол тэгээ бүр шалан дээр нь чихээ наалаа. Тэгээ байж дахиад тоглоод болтгоо. За. Чигээ байжс нэг тий юу болсон гэсэн чи бидний нөгөө зарны хаалтын нэг халууныг хэмжигтэй багж утас байдаг гар утас. За. Тэр нөгөө карманд явж байгаад рек бичлэгэн дээр нь тавигдаад бидний яриа нөгөөгөө бичигдээд тэгээд чимээгөө намгүй болохоор нөгөө сонсогдоод юм ийгээ сонсогдохгүй. Тэгээд яг намгүй болохоор хамны цаана ингээл хүн дуурж байгаа амар эвгүй сонсогдоод орой болцоод байдаг. Тэгээд байс хонохгоор эзгүй байс газар эвгүй сонсогдоод болдгоо. Тэгээд ингээ хамны чагнаа гэдэг нэг юм сонсогдоод харин бид зүйлдээ бүр юу юм болоо гэсэн тэр утсан дээр бичлэг бичигдээ тэр нь дарагчаа тэгээд чимээг уусгаар тэр нь сонсогдоод байгаа байхгүй юу. Тэгээд өдөр сүнстэй байсан гэж ойлгоод айгаад ирсэн юм байлээ. Сүнсэд утасны бичлэг байсан юм байлээ. За баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Хашгирсан болж тий. Тийм байна. Нөгөө нэг тэр нэг нээгддэг тоглоом тий. Шинэ жилийн ийм нөгөө карт дуудаг карт. Йоо. Тэр дууссан. Гойж дуурахгүй тэр дээ. Йоо, мөнгөө баяр сайхан гэдэг сонсох шиг нэ. Манай нэг найз над руу залгаад юу вэ гэхээр хин бэ гэсэн чи лавга байна гэхээр ямар лавга гэсэн чи жоохон явуулсан байл да. За шулам. Шулам лавга гэдэг гэсэн. За Улаанбаатарт 12 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монс хүнсийн өвдөс төрүүлсэн барагшин хамтран ажиллаж байгаа. За 100 ирлээ. Харшлын үйлрэл дагаад ер нь хүмүүс сүүлийн үед аюу харшилтай болж байгаа юм байна. Ингээл хамар нь битүү болчдөг. Тэгээд дархлаагаа дэмжингэн харшлаас урьдчилан сэргийлмээр байвал та энэ өвдөс төтгөрүүлсэн барагшууныг хэрэглэх юм байна.
Юу намайг гэмтэл төлөө оголцсон идэж хахад номоо хосоо мега та дөрөв ирсэн штэ. Тэгэхээр би нөгөөсөө мега надад юу захих юм гэдэг. Тэгэхээр намайг угаасаа юмч бараг шуун тэгээд алтан агнуур кальцлуу гэсэн баггүй юу. Тэгээ би загсан чинь мега надад яг энийг авчирсан. Тэнгүүд энэ штэ бусад бараг шуунаас амар өтгөн. Нэг юм ингээ яг нэг юм одоо зунгаарлсан өтгөн гэхэлэр нэг юм сироп маягтай гэх юм уу да тий. Тэнгүүд бусад бараг шуун ч болохоор зүгээр ингээд ийм таблетхэн юм шиг байна. Тэгсэн мөрлөө бас нэг юм шингэнүүд байгаа гэдэг байхгүй. Тэнгүүд концентрацийг нь илүү бууруулсан л гэсэн үг шүү дээ. Тэр шингэлцсэн чинь энэ болохоор илүү оргил байхгүй. Тэнгүүд энэ ч одоо жишээлбэл нэг одоо нэг амтан нэг юм одоо нэг юм хад маданд ордог маш ховор төрлийн ургамлуудыг идээд за тэгээ дотроо ингээд концентрац явж байгаа шүү дээ тэр чинь тэнгүүтээ ингээд гадагшлуулаад бараг л эн чинь нэг юм амтны өтгөн л гэсэн үг шүү дээ ер нь бол бараг шуун чи тийм юм уу тийм шүү дээ би ургамл гэж боддог шүү дээ үгүй одоо бид нар тэр ургамлын нэрштэй өөрсдөө түүгээд идэх боломжгүй байхгүй юу за тэгэхээр ер нь бол энэ амтан бол концентрат боловсруулалт явагдаад гаргасан юм тэр одоо бор юмнуудын түүж аваад энийг боловсруулдаг гэсэн үг заяа. Тэгээ чи боддоо одоо макро микро эрдэс байц олон төрлийн амин тийм амин хүчлүүд заяа. Ерөөс ингээд бидний хэрэгцээтэй бүх юмыг л агуулсан байдаг гэсэн үг байхгүй юу? Ер нь ямар ч байсан харин тийм нөгөө ясуугархаар л бараг шуун уулгаад байдаг. Тийм хамгийн түрүүлээд. Гэсэн одоо чин чихрийн шиж өвчний үед эми имчилгээг дэмжих зорилгоор бас бараг шуун нэмж гэдэг юм байна. За харшил арьсны өвчний үед бараг шуун бас өөрөө өгдөг болсон юм шүү дээ. Ер нь бол яг хөө ингээд хүний одоо ингээд харшил чинь жишээлбэл чиний дархлаа унаал тэгээд ямар нэгэн юм одоо болохгүй нэг юм вирус ороод ирлээ гэж бодоход тэр чинь өөдөөс ингээд нөгөө дархлааны систем ч өөрөө ухаантай юм чинь ингээд бусад дархлааны эсүүд чинь ингээд байлдсан шүү дээ. Тэгээд ингээд танихгүй тэгээд нөгөөх нь ингээд нэг газар төвлөрөөд ч юм ингээд харшил үүсгдэг ч гэдэм үү те. Тэгэж тайлбарлаг ерөнхий ойлголт нь. Тэнгүүд дархлаа дэмжиж өгдөг л байхгүй бараг шүү. Тэгэхээр одоо бол нөгөө нэг илүү зүгээр яг хүмүүст хүрэх мэдээлэл нь болохоор харшил хөдөлсөн үед эсвэл арсны өвчин намдаахад энэ өтгөн өвдөс төтгөрүүлсэн бараг шууныг хэрэглээрэй гэж байгаа. Энэ бүр тэр шингэрүүлсэн концентрацийн амар их одоо ингээд багасгацсан тэр бараг шуунаас шал өөр шүү. За тэгээ илүүдэл ерөнгөө мэдээллийн та яг албасныхын эмч төлөөлөгч нараас 8853 8 90 80 40 80 18 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд юу яа 1818 83 дугаарт холбогдоод хөргүүлээд авах боломжтой. Монсын бүх эмийн сан болон бусад эмийн сангаас худалдаа авах боломжтой байгаа шүү. Энд гэхдээ олддгүй шүү. Ер нь айгүй яг энэ өтөрүүлсэн бараг шүү. Айгүй нөгөө нэг ховор. Ядаж монсын хэмчин, монс фүүдийн хэмчин монс дотроо байгаа бах тий. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар монс хүнсийн өвдөс өтөрүүлсэн бараг шуун хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За манай шууд эфириутаас 77 77 3883 хэрэг та гадаадаас олгохтой хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Үдийн ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн урьж байна. 88 14 дугаартай сонсогчтой холбогдлоо 88 14. Эмжил радио. Сайн байна уу? За сайн байна уу? За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За энэ 2005 онд бас нэг хөгжилтэй юм ярих гэдэг. Би Америкт утасны цаанаас шүүхээр орж байгаа монгол хүмүүсийн шүүгчийн орчуулагч хийдэг байсан. За. Тэгээд янз бүрийн асуудалтай хүмүүс утасны цаанаас царай мариагаа харилцахгүй тэгээ орчуулга хийнэ. За. Тэгсэн Окленд гээд дотоод нэг ах хүү ухарч байгаад нэг харыг мөрөгччлээ. За. Явган. Тэгэл би өөрийгөө танилцуулаад сайн байна уу? Би энэ шүүхийн орчуулагч юм хүн байна. Гэтгсэн чи өө Монгол дүү ба шүү дээ. Шот яа. Йоо. За. Тэгээд нөгөө харын өмгөөлөгч нь за ингээд та яг тэр орой юу болсноо ярина уу? Яагаад ингээд манай одоо үйлчлүүлэгчийг мөргсөн талаараа дэлгэрэнгүй ярина гэсэн чи. Өө ах нь хүнсээ авчаад машиндаа ороод голын долондоо харсан, хоёр долондоо харсан. Наад харыг чинь бол шүн харахгүй байх. Одоо тэгээ бүр айс өнгөөр ялгуурлан гадуурсан болж тэгэхээр чи. Тэгсэн чинь нөгөө тэгж जैन. За. Гэхдээ та ингээд та Америкт улсад одоо ингээд амьдардаг хүн байж арьс өнгөний ингээд ялгуурл үзэл бодол санаа илэрхийлээд байна уу гэсэн юм ярьсан чинь ах нь Америкт ирээд хаар шаар улаа ягаан бүхэл өнгө харлаа. Гэтэ минь өөрөө ирээ хараараа энэ бүр нүүрсээ хар гэж. Яна. Энэ радио сонсож байгаа тэр ах хүү байвал тэгээд яг вэ таны юмыг би 20 жилийн дараа ярьлаа шүү.
Ийм нүүс харж харахгүй л өөр үг хийх. Йоо. Тэгээ хамгийн гол нь ахгүй гөрийсээр байгаад хэрэг тохирдоогүй. Надад юу ч харагдаагүй гээл гүрээцэн тий. Тий. Наа арай чи хараагүй гээл. Яа. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За. Йоо. Йоо, манай найз хүмүүстэр одоо заяа манай тэр найз хүн биш үү те. За эхлээд төг нь ярьчих. Хүүхдийн зуу дээр явж исэн чинь бид нэр одоо нэг дөнгөж 20 морил гарч явж байгаа штэ тий. Тэсэн чинь нэг бас хар хүн явж исэн чинь пүү одоо энэ хар мартаа одоо тэгээд ихнэр нь яаж унт юм бол вэ аяа гэ хайдаг бахта махтаа гэл тас хөхрөөл ингээл амар ингээ явж исэн бохгүй юу. Тэсэн чинь манай тэр найз охин Америкийн хартаа суугаад тэгээд одоо бүр 2 хүүхэдтэй Америкт амьдарч штэ. Одоо ч гэсэн вэ аяа. За энийг Америк сонсвол алуу шүү. Шимэ тий. Йоо. Тэгэл өөрөө бас тэрийг яриад ингээ бүр хамгийн амар зөө Америкт очисон чи Монгол хүн битийл нэг цагаан ирсэн байдгүй харуудын хотод очисон. За тэгээ бүр бүтэнсэ өдөр болгоо нөгөө цуглаанд явдаг болсон. Амин гэсэн гэгэрлийн зам өрөөр орсон байлээ. За одоо утас авахгүй. Ер нь 48 болсон байна. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 4-ний лав гарагийн үдэ ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчитлээ Мишэ X уриатаагаар хүчилтөө түүхүүдээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв, за мөн Монс хүнсийн өвдөс өтгөрүүлсэн барагшун хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3